ахыгаас хуураас тоглож сонсоод хууранд явах шийдсэн. Тэгэл өөрөө хууранд явъя гэж шийдсэн. Морь тоглоход тийм нэг тайван яг сэтгэлээрээ байдаг. Одоо би ирээдүйд морь хуураар явах бодолтой байгаа. Тэмцээний талаар маш их таалагдсан ер нь бол зохион байгуулалт хүүхдүүдийн оролт гаралт ингээд тэр оролт гаралтыг зохицуулж байгаа багш нарт хойно нарын өрөөнд хүүхдүүдийн хуурыг хөгжиж байгаа багш нар гэх мэт одоо ер нь их сайн таалагдсан юм. Ирээдүйн зорилго гэх юм бол мэрэгжлийн морь урч болно гэж бодож байна. Монголынхоо нэрийг дэлхийд гаргасан тийм хөгжимчин болно гэж бодож байна. Анх 7 дугаар ангиас эхэлж хичээлжсэн юм байна. Ээж маань яв гэж явж эхэлжсэн да. Энэ тэмцээнд маш их цаг заваа зарцуулж хэлцээ. Ирээдүйдээ хуураар явах бас нэг бодолтой байгаа. Гэр бүл, ангийнхан, найз нөхөд, багш, хуурын хамт олондоо бүгдээр нь баярлаа. Хайртай шүү гэж хэлж байна. Би яг энэ шагналыг авна гэж үнэхээр төсөөлөөгүй. Тэгээд өмнөх тэмцээнүүдэд дандаа нэгдүгээр шатанд хасагдаад нэг бол хоёрдугаар шатанд хасагдаад байр ер нь эзэж үзээгүй. Тэгээд ингээд энэ тэмцээнээр ингэж гран при авсандаа амар сэтгэл хангалуун баяртай байна. Тэмцээн орлоонд ерөөхдөө бол тэгэл зохиолоо гаргахаас ахуулаад тэгэл зохиолоо ойлгох, багштай шалгуулах гэл зөндөө л юм хийдэг. Тэгээд энэ дундаасаа тэгээд би сайн хичээсэн болохоор авч чадсан гэж бодож байна. Тэгээд ирээдүйд би яг энэ хуурийнхаа мэргэжлэр явах бодолтой байгаа. Би болохоор морь уурыг ингээд 7 жил сурж байгаа. Тэгээд яг 3 жилийн өмнөөс ингээд сайтар нухаж ихэрсэн. Тэгээд юуны өмнө ингээд бэлдүүлж оролцсон Намсайж багштай маш их баярлаа. Тэгээд ар гэрийнхэндээс маш их баярлаа. Тэгээд ер нь амар гоё нөө. Тэгээд ахлах наснда тэгээд дэд баринд орж байгаа гэхээр бас бахархууштай хэрэг байна. Юу багштайгаа ер нь бол өглөө жишээ нь 10-аас 5-аас тарах жишээний тэгээд ер нь л нойр хоолгүй л өдөр шөнөгүй бэлдээсэндээ тэгээд өчтөр нойргүй онсон гэх. Би болохоор мэрэгжлийн морь уурын багш болно. Тэгээд сүүст элс жаргах юутай зорилготойгоо.